Намайг их хойд огт цагаан өвгний Жаданбаа гэдэг. Энэ бол миний түүх. Би өөрөө их хуульч болно гэсэн багаас их мөрөөддөг гэсэн. Яг энэ чиглэлээр хичээл нийгмийн ухааны чиглэлээр мэргэшиж явж байгаа. Тэгээд хуульч бас. Бид нар бол хэрэглэлтийн золиос авахгүй. Би нэг өвөөгийн хүүхд учраас лам болно гэж боддог. Энэ өөрөө босрлын системийн амар том эргэлтийн золиос. Хин нэг яагаад ментор байгаа хүн болов? Би яагаад өөртөө ментор хайж болоогүй юм болов? Нэг үргэлжлэл би зориг тавихгүй сурцсан. Би жинхэнэ утгаар Жаданбаагаа олсон баг. Хэрвээ чи тэр зорилгоо тавьж чадахгүй бол хин нэгэн зоригтой өмнө шахрууг дулааж амир шүү гэж хэлсэн баг. Тэгээ 2 жилийн дараа ирж охин маань ингээд том болцсон. Тэгээ намайг чи нөгөө аав гэж дуудахгүй хаа гэж дуудаад үнгөө өдрийн хоол байдаггүй гэж нэг алдартай үг байгаа шүү дээ тий. Хэрвээ чамд юм өгсөн бол хариуд нь чамаас заавал нэг юм авахар төлөвлөсөн байгаа.